За манай боловсрол шинжилгээ ухааны дэд хорооноос эрдэмжилгээний байгууллагууд, их сургуулиуд хүрээлэнгүүдтэй уулзсан юм а. За энэ дотор бид нэг бас онцгой хүрээлэнтэй уулзсан. Энэ бол малын эмнэлгийн эрдэмжилгээний хүрээлэн багмаа. За ингээд малын эмнэлгийн эрдэмжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд судлаачтай уулзж байхад тэд нар маань юу гэж хэлж ирсэн бэ гэхээр манай энэ 58 сая толгой мал эрүүл мэндийн хувьд маш өвчтөр дутагдaltaй байна. Тэр дундаа энэ гадаад дотоод шимэгч паразит маш их байна. Магадгүй одоо паразитгүй ив эрүүл мал гэдэг нь одоо гичнээ мал байгаа гэдэг асуудал бол хүнд байна гэдэг энэ асуудлыг эрдэмтэд судлаачид нь ярьж ирсэн юм а. Энэ бол зөвхөн малын эрүүл мэндийн тухай асуудал биш л дээ. Энэ бол хүний эрүүл мэндийн тухай асуудал. Бид чинь нөгөө малынхаа одоо махан бүтээгдэхүүн сүү элдв зүйлийг хэрэгжилж байгаа шүү дээ. За ингээд энэ эрдэмжилгээний хүрээлэн энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх тухай асуудал ярьсан. За ялангуяа энэ малын эрүүл мэндтэй холбоотой эм бэлтгэл бүтээгдэхүүнүүд 80% нь импортоор орж ирдэг юм байна. Дотооддоо одоо энэ малын эм бэлтгэл үйлдвэрлэдэг улсын болоод хувийн аж ахуй нэгжиж байхгүй юм байна гэдэг мэдээлэл авсан. За ингээд энэ асуудлыг шийдвэрлэхээр мал эмнэлгийн эрдэмжилгээний хүрээлэнгээс бас нэг шийдлийг санал болгоод байгаа юм а. За энэ шийдлээ бол энэ 27 оны төлөвлөгөөнд оруулчихсан байсан. За тэр нь бол юу вэ гэхээр за мал эмнэлгийн дэвшилт технологийн туршилт зөвшрүүлэлтийн одоо үйлдвэрлэл явуулах байгууламж юм байна. Энэ бол яг масс үйлдвэрлэл биш шүү. Эрдэмжилгээний хүрээлэнгүүд масс үйлдвэрлэлээс өмнө энэ туршилт зөвшрүүлэлтийн үйлдвэрлэлийг хийдэг. Ийм үйлдвэрлэлийг хийх бүрэн боломжтой байна. Манай дотоодын одоо эрдэмтдийн патент авсан эм бэлтгэл, вакцин, онцлуур маш олон бүтээгдэхүүнүүд байна. Энэ бүтээгдэхүүнүүд бол үндсэндээ импортыг оруулах юм аа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол энэ малын эрүүл мэндийг одоо сайжруулахад чухал хувь нэмэр оруулах ийм одоо зүйл. За мэдээж гуравдугаарт бол Монголдо энэ чиглэлийн одоо шинжилгээ ухааны салбарыг хөгжүүлэхэд чухал хөрөнгө оруулалт болох ийм зүйл юм а гэж ярьж хэлж ирсэн юм а. За гэтэл харамсалтай нь энэ 27 оны төлөвлөгөөнөөс энэ маань хасагдсан байна. Эдийн засгийн хөгжлийн одоо яамныхан бас ягаар ямар шалтгаанаар хасагдсан бол энэ дээр хариулт өгөх болов уу гэж бодож байна. Энэ эрдэмжилгээний хүрээлэнгийн удирдлага болоод одоо эрдэмтэд судлаачдаас манай байнгын хорооны гишүүдэд одоо сүүлийн 1-2 өдөр санал хүсэлт ирээд байна. Энэ асуудлыг та нар анхаарч өгөөч ээ. Бидний энэ ажлыг дэмжиж өгөөч ээ. Энэ Монголын одоо малын эрүүл мэндийн асуудал чухал хувь нэмэр үзүүлэх, Монголын шинжилгээ ухааны салбарт чухал хөрөнгө оруулалт болох ийм зүйл юм а. Нэг 7 орчим тэрбум төгрөгийн асуудал байгаа юм байна. Тэгэхээр нэгдүгээр энэ одоо байгууламж үйлдвэрлэлийн туршилт зөвшөөрлөлтийн үйлдвэрлэлийн байгууламжийн төсөв яагаад хасагдсан болоо? Одоо эренблээд чухлаар нь эренблээд үзвэл малын эрүүл мэнд, хүний эрүүл мэндтэйгээ холбоотой шинжилгээ ухааныхаа хөгжилд чухал хувь нэмэр оруулах нэлээд чухал зүйл болох юм шиг байна. Энэ үйлдвэрлэл маань нэвтэрчих юм бол малын эм бэлтгэл, тэжээлийн нэмэлт, онцлуур, вакцин гэдэг маш олон зүйлийг одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх цаашдын одоо замууд нь нээгдэх. За улмаар одоо импортоор авж байгаа онцлуурын 30%-ийг эм бэлтгэл тэжээлийн нэмэлтийн 80 хүртэлх хувийг одоо дотоодоос хангах, вакциныг бол одоо 100% дотоодоос хангах ийм нөхцөл болцоонууд цаашдаа бүрдэх юм байна. Тэгээд яг манай байнгын хорооны гишүүд нэлээд олон гишүүдээр яг энэ л одоо хүсэлт ирчихсэн байна. Бид одоо дараагийн хэлцүүлгээр одоо бас холбогдох яам тань холбогдоод санал солилцоод саналын томьёол боловсруулж нэмж оруулах уу гэсэн байр суурьтай байна. За хүнстэй шонгын үйлдвэрийн сайд Идэрбат хариулъя. За Монгол улсын хөдөө аж ахуйн салбар тэрэндээ мал аж ахуйн салбар дээр үүсэж байгаа нөхцөл байдал эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөө харьцангуй бас тийм сайнгүй байгаагийн гол хүчин зүйл бол энэ малын эрүүл мэндийн асуудал. Улмаар энэ нь ганцхан малын биш хүний эрүүл мэндийн асуудал болж одоо байгаа. Тийм ч учраас бид бүхний хувьд бол энэ мал эмнэлгийн асуудал дээр онцгой анхаарч ялангуяа таны хэлдэг дотоодынхоо эрдэмтдийн, Монголынхоо эрдэмтдийн боловсруулсан шинжилгээ ухааны ололтуудыг хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр одоо судалгаа гаргах, энэ эрдэмтдтэйгээ уулзах ажлыг бас зохион байгуулж төрийн нарийн бичгийн дараагаар ахлуулсан ажлын хэсэг гаргацсан байгаа. Ер нь энэ мал эмнэлгийн үйлчилгээний асуудал дээр, вакцины чанарын асуудал дээр, технологийн асуудал дээр ингээд олон
өөрчлөх, шинжлэх ийм зүйлүүд байгаа. Нөгөө талдаа энэ мал эмнэлгийн хувьд бол бас малын эмийн асуудал өөрөө бас маш тийм задгай болцсон юм байна. Тэгээ та бид бол мэдж байгаа малын битэл хүний эм вакцин чанартай чанаргүй хуурамч гэдэг асуудал одоо бол хурцаар яригдж байгаа ийм цаг үе. Тэгэхээр бид бол дотооддоо вакцина үйлдвэрлэдэг, дотоодоос энэ эрдэмтдийнхээ бүтээсэн бүтээлүүдийг хэн нэгэн даргын шургуулганд үлдээчихгүй юмсан гэдэг ийм одоо зорилго тавьж байгаа. За ер нь бол ийм юм билээ. Одоо ингээ манай яам дээр гэхэд энэ хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухааны байгууллагууд, боловсролын байгууллага нь 2-3 өөр газар руу хуваарлагдсан. Уул нь бол одоо эн чинь яам нь өөрөө бодлогоо гаргаад боловсон хүчнээ бас сургуультайгаа нийлж бэлдээд эрдэм шинжилгээнийхээ хүрээлэнгүүдэд бас нэг захиалгаа өгөөд түүнийхээ үр шимийг үзэхийн тулд таны одоо саяны ярьж байгаа 7 тэрбум төгрөгийн асуудлыг яам өөрөө оруулж ирээд ингээд харилцан уялдаатай ийм тойрог болвол их зөв тал руугаа явах юм байна гэж ингэж бас харж. Гадны одоо энэ шинжлэх ухааны байгууллагын энэ хөдөө аж ахуйн ирээд бол манай энэ тогтолцоог бол ойлгодгүй гэж. Яамнасаа тусдаа хөдөө аж ахуйн сургуультай тэнд нь оюутан бараг байхгүй болцсон. Эрдэм шинжилгээний байгууллагууд нь тэлсөөр яамдуудын харьяанд байгаад байдаг. Тэгэхээр чи энэ салбарын юм ингээд эрдэмтдийн юм хаягдаад байгаа нь бол энэ тогтолцооны буруу юм билээ. Тийм учраас гэхдээ энэ тогтолцоо гэхээсээ илүүтэйгээр яам бол энэ дээр итгэх санаачлаг гаргаж ажилланаа. 27 онд бол бас ахиц гаргахын төлөө одоо ажлын хэсэг гаргаад ингээд ажиллаж байгаа. Эхнээсээ энэ вакцины асуудал дээр ч гэсэн бид бол ер нь хэн нэгнээс биш өөрсдөөсөө авах техникийн бололцоо бол бас бүрдэж байгаа юм байна. Ганц нэг зүйлийг засал сайжруулах ёстой юм байна. Энэ гадуур зарагдж байгаа баталгаагүй байгаа энэ малын эм наран туулын урдууд тэр зарагддаг тэр олон эмийг ч гэсэн бид бас дотоодоосоо хангадаг нэг дэгтэй журамтай болгох бол. За долмын бомб ашиглаж тодруулж асууя. Инх хоёрсаа хариулъя. Шадар сайд инх хоёр, Жаданбаг инх хоёр. Энэ малын эмийн үйлдвэрийн асуудал ярьж байна. Техник эдийн засгийн хүнсэл байхгүй, хуулийн шаардлага хангадаггүй. Тэгэхээр юм бас хатуурцсан шүү дээ. Үндэслэлтэй, урьдчилсан үнэлгээтэй, үр ашигтай, хэрэгжих үүсгээд олон шалгуурууд гарцсан. Энийг нь хангаад аваад ирээч. Уул нь манай биокомбинат эртний суур, шинжлэх ухааны суурьтай, хүний нөөцийн суурьтай бас биокомбинатаа өөрчлөө шинжилээд явбал бүх бодлогоор л дэмжихэд бэлэн байгаад байдаг. Тэр бүрэлдэхүүрийн зөв хангаад яралтай өгөхийг хүсье. За бон очрогч тодруулъя. За энэ байгууллага маань мэдээж төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага л да. Тэгээд одоо яг тэзэн үнэтэрхийн гэхээр 2-300 сая төгрөг болох бах. Манай улсын одоо төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагууд ийм мөнгө байхгүй шүү дээ. Төсөөс тавьж өгөхгүй бол. Тэгэхээр зүгээр бидний санал бол юу гэхээр энэ үнэхээр хэрэгцээтэй гэдгийг бид нар бүгд ойлгож байгаа. Тэрэн дээр нэг марга хүн байхгүй болов гэж бодож байна. 27 оныхоо төлөвлөгөөн дээр одоо оруулаад ядаж одоо тэзүүгийн хийх мөнгө төгрөг боломжоор хангаад өгөх тийм боломж байдаг бол их сайн байна л гэж бодож байна. За инх хоёрсаа хариулъя. Шадар сайд. Энэ төсөл өөрөө түншлэлийн жагсаалтанд байсан. Тэр хувийн түншлэлээр хэрэгжүүлэх бол бүрэн болцоод. Хөрөнгө оруулагч нар их сонирхдог. Тэгэхээр тэр бодлогыг тодорхой болгох тэр саналуудаа хурдан гаргаад та одоо хилцүүлгийн явцад зарчим зөвлөлтөд санал гаргаад энэ юунд хөгжлийнхаа бодлогод оруулах болцоотой тэр хувийн түншлэлээр хэрэгжүүл төслийгээд оруулж байгаа. Тэгэхээр энэ тэр тэзүү мэзүүн дээр нь 27 оны төсөв дээр нь техник эдийн засгийн дээр энэ төслийг хэрэгжүүлнэ гэдгээр бүгдээр хамтраад ажиллах бүрэн болцоотой. Ийм төсөл байгаа шүү. Жоо санаачлан жоохон дутаад, зохион байгуулалтанд дутаад эдгээр цайдаа энэ дээр таныг анхаарах бол бас болохоор ажил байгаа шүү гэж. За эдгээр цайд нэмээр хэлчихье. Энэ хөгжлийн төлөвлөгөөний саналыг 1 сарын 15-ны өмнө шахаад авчихсан бил. Миний хувьд бол одоо сайдаар томилогдоод энэ чинь сар 17 хоног байна. Гэхдээ засгийн газраас энэ их хурлд өргөн барихаас өмнө тодорхой саналуудаа бол оруулсан байгаа. Тэгэхээр 27 онд бид нэр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулна гэхэд бол одоо тэгээ 28 оноос наашгүй болох гэдэг байгаа байхгүй юу.
Тэгэхээр одоо бас төсвийн төсөв яригдах бас арай болоогүй байна. Тэгэхээр манай төрийн нарийн бичгийн дараагаар ахлуулсан ажлын хэсэг тодорхой хэмжээнд урагшлуулад сайдын хувьд бол бас салбарынхаа нөөцөөс энэ одоо эхний үндэслүүдийг нь гаргаа явуучих бололцоо бол байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийн энэ хөгжлийн төлөвлөгөөн дээр бол энийг оруулаад явчих нь би бол цаг хугацааны хувьд бас нааштай юм аа гэж ингэж бас бодож байгаа. За 18 цаг болсон байна. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бол бас энэ чухал асуудал. Монгол улсыг 2027 онд хэрхэн яаж хөгжүүлэх вэ? Монгол улсын эдийн засаг, төсөв, орлого, зарлага ямархуу байх вэ? Ямар том бүтээн байгуулалтууд явах вэ? Хэдэн ажлын байр бий болох? Гадны хөрөнгө оруулалт юу авах вэ? Цалин тэтгэвэр маань яаж нэмэгдэх байх вэ гэдгээр энэ том бодлого ярьж байгаа учраас хуулийн хугацаатай асуудал учраас цагаа сунгаад өнөөдөр хэлэлцээ дуусъя. Өнгөрсөн 7 хоногт энэ 7 хоногийн тов дарааллыг бас хэлцэх гэж байх үед Ардс намын үндэсний бодлогын хорооны хурал бас 5 сарын 8-ны өдөр хуралдана гэсэн тийм мэдээлэлтэй байсан учраас улсын хурлд одоо сөрөг хүчин хамгийн том одоо бас 42 гишүүнтэй бүлгийнхаа гишүүдийг бас энэ чухал асуудалд бас оролцох, асуултаа асуух, санал хэлэх бололцоо олох үүднээс 4-р өдөр чуулганд энэ асуудлыг оруулаагүй 5 дахь чуулганд оруулсан. Тийм учраас одоо өнөөдөөс нэлээд ачаалттай оролдох нь байна. Их хурлын гишүүд маань одоо өнөөдөр санал хураалттай учраас хариуцлагатай байж хэлсэж байгаа асуудалдаа чуулгандаас хариуцлагатай оролцсон уу гэдгээс дахин сануулъя. Одоо Дасцэрэнгийн инх төвшин гишүүн асуултаас